За ингээд өнөөдөр буюу 9-р сарын 23-ны үлгэрийг уншицгаая. Хааны бөгж. За энэ бөгжний тухай үлгэр ах нэ. Эртээ урдын цагт хосгүй сайхан бөгжтэй нэгэн хаан байжээ. Хааны энэ бөгжинд түүний хамаг хүч чадал их мэдлийн нууц оршдог байв. Энэ бөгжийг нийл мөрний алтаар хийж дээр нь Самбасигийн алмаз шигтгсэн Конгогийн мөнгөн дээр суулгасан гин. Гэхдээ юугаар хийсэн тодорхой боловч уг бөгж чухам хаанаас ирснийг хэн ч мэддэггүй байв. Энэ бөгжний хүч чадал маш их. Энэ бөгжийг зүйлсэн хэн ч болов үхлийн ямар ч аюулаас хамгаалагддаг увдстай юмсанжээ. Сүхтэй, жадтай, ямар ч дайчин, шуурга мэд эсгэрэх хэдэн мянган сумч бай хаан тэр бүгдээс өчүүхэн чарахгүй гарч ирдэг. Учир нь түүний зүйлсэн бөгжинд байв. Тийм ч учраас хаан бөгжөө хаач явсан юу ч хийсэн зөөж явдаг байв. Шүүх хурал дээр сууж байсан ч бүхэл өдрийн турш үргэлжлэх баярын зоог барьж байсан ч тэмээн хяруулын өдөр гойсон ёслолын хувцас өмсөөд баярын жагсаалд оролцсон ч бүшгэн унтаж байхдаа ч бөгжөө гараасаа салгадаггүй байжээ. Хаан шидэд бөгжөө усанд орох ёслолоос бусад үедээ өдөр бүр цаг тутамд биеэсээ нэг ч хором салгадаггүй байв. Энэ ёслол нь усан хүрхрээний дэргэд болор шиг тунгалаг цөөрөмт болдог ба тэнд түүний бүх зарц эхнэр хүүхдүүд цуглараад хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоод явцгаана. Ингээд тэднийг явсны дараа хаан алт, загны яс, тогсны өдөр хийсэн титэм, үнэт чулуу, торго, алтан утсаар хийсэн нөмрөг, хар мод хэрсний арьсаар хийсэн гутал гээд бүх хувцаа тайлж тавиад хамгийн сүүлд бөгжөө гараасаа авч зарц хүүхэд олон эхнэрийнх нь хэн ч мэдэхгүй зөвхөн өөрөө л орж чадах нууц тэмдэгтэй газарт нуудаг байв. Хаан усанд орж дуусмагцаа хамгийн түрүүнд нэг ч хүнд алхам ойртох зөвшөөрөл өгөөгүй байхдаа бөгжөө авч зүүн. Тэр хааны хувьд бөгж нь хамгийн үнэт зүйл нь байлаа. Учир нь энэ бөгж түүнийг Африкийн хамгийн хүчтэй хаан болгожээ. Нэг аагийн халуун өдөр хаан усанд удаан гэгч шумбаж байгаад гарч ирээд бөгжинд байрандаа байхгүй байгааг олж мэдэв. Ингээд гайхаж цочирдсан хаан нуусан газрынхаа эргэн тойронд хаа сайгүй хайсан боловч бөгж олдсонгүй. Хэн нэгэн түүний зарц хүүхдүүд эсвэл олон эхнэрийнх нь нэг энэ нууц газрыг олж мэдээд бөгжийг нь хулгайлах зүрх зориг гаргажээ. Хаан маш их хэлгэнхийн зэрэгцээ бас маш их айж байв. Хэрвээ бөгжийг олсон хүнд өндөр шагнал амлах юм бол хааныг бөгжөө алдсныг хүн бүр мэдэх болно. Ингээд бүх хүмүүс түүнийг өвчин зовлон азгүйтлээс хамгаалах зүйлгүй болсныг мэднэ. Бас тэд хааныгаа Африкийн хамгийн эрх мэдэлтэй хүчтэй хаан байхаа болсныг мэдэх болно. Хаан бүхэл өдрийн турш сэтгэл зовнон тэнд суув. Хаан ордондоо газар ширтэн наарцаа шулхиж эсвэл дэмийл таац ширтэн унтаж чадахгүй хөрвөөн байв. Эхнэрүүд нь санаа зовнон толгой сэгсэрч харин хүүхдүүд нь аль болох хол байхыг хичээнэ. Ингээд эцэст нь хаан өөрийн хамгийн ихээр итгэдэг хайртай эхнэртэй болсон явдлыг бүгдийг ярьжээ. Харин эхнэр нь нэн даруй Цафуса гэх хамгийн ухаантай түлхчийг олж ирэх замдаа гарлаа. Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай Цафусагийн гартаа зүүлсэн зүйлт нь жинхнээсээ хааны суугаад анхимд орж ирэв. Түүний өмсөж зүүлсэн үйл хөдлөлийг нь харахад 100 сүултээ ирвэс шиг л харагдаж байв. Хаан хулгайд алдсан бөгжний талаар ярихад тэр анхааралтай чагнав. Дараа нь Цафуса сувд шигтгсэн бүснээсээ зүүлсэн арьсан ууднаасаа хэдэн ширхэг яс гаргаж ирэв. Цафуса хүнд асуултын хариултыг олохдоо үргэлж эдгээр яснуудыг хэрэгэлдэг юмсанжээ. Тэр шалдан дээр элсээр нэгэн тойрог зураад яцыг дээш хүргэж байгаад чангаар хашгираад ясыг доош шидэв. Ингээд анхааралтайгаар газарт үүссэн дүрсийг ажиглав. Цафуса хааныг чиглэн очоод түүнийг цоо ширтэн зогсоод "Эрхэмээ, таны бөгж олдох болноо. Хулгайч энд маш ойрхон байна" гэж хэлв. "Тэр чинь хэн юм бэ?" гэж хааныг бушуух мэдхийг хүслээ.
Цафуусаа толгоос хөсрээд "Энэнд ямар ч шид хэрэггүй. Та түлээчингээ дуудахгүй юу?" гэв. Хаан түүний хэлсэн ёсоор хийхэд Цафуусаа түлээчинд хийх ёстой зүйлийг нь хэлж өгөв. Маргааш өглөө нь эрт ямар нэгэн байдлаар бүүж хулгайлах боломж гарч байсан бүх хүнийг хааны ордны өмнө дуудав. Хаан ордны гар хаалган дээр байдаг тагтан дээр чимээгүй суугаад түүнд цугларах хүн олныг харж суув. Хаан алгаа таштал хурц үзүүртэй жад барьсан зэргүүдгэж тэдгээр хүмүүсийг дотогш орохоос сэргийлэв. Тэнд байсан олон хүний дундаас гинэт Цафуусаа гарч ирэв. Тэрээр хоёр нүдээ тойруулаад цагаан тойрог зурж биен дээрээ өрмөц дүрс зурсан байв. Харин түүний араас түлээчин маш их мод аччихсан дагаж явав. Ингээд талбайн төвд очиход саваануудыг давхарлаж тавив. Ингээд Цафуусаа өрж тавьсан саваануудыг тойрон хэний ч өмнө сонсож байгаагүй хэлээр дуулан бүжиглэж эхэллээ. Үүнийг харсан хүүхэд хүртэл түүнийг өрж тавьсан саваанд нь ямар нэгэн иж хэдийн зүйл хийж байна гэж бодохоор байв. Эцэст нь хааны зарилгаар талбай дээр байгаа хүн бүр нэг саваа авав. Цафуусаа чанга дуугаар "Энэ саваа бол ер бусын шидийн хүчийг өөртөө агуулсан. Алга болгож болохгүй шүү. Биеэсээ огт салахгүй явж байгаад маргааш үдээс хойш энд авчирч тавиарай" гэж хэлв. "Шидэт саваа" ирсэн хүн бүр гайхшин зогсов. Саваа бүр үнэндээ бусад саваанаас ялгарх зүйл огтхон ч байсангүй. Саваа бүрийг харьцуулж харсан ч бүгд яг адилхан байв. Зарим нь арай нарийн, зарим нь арай өргөн. Гэхдээ бүгд яг ижил урттай байлаа. Гарцаагүй яг ижилхэн урттай. Ямар ховор тохиолдол вэ? Хааныг ирэхэд харуулууд нь хэн ч хаан руугаа нуруугаа харуулахыг хориотой учраас бүх зарц эхнэр хүүхдүүдийг нь зайчлан зам гаргав. Ингэж игнэж зогссон хүмүүс хааныг хайртай эхнэр лүгээ хэрхэн нүд ирмэж байхыг бүгд харцгаалаа. Энэ нь түүнд мэхийн ёслоход хаан чихэнд нь хулгайчийг бараг л барьсан шүү. Энэ саваа түүнийг барьж өгөх болно. Өнөөр шөнө хулгайчийн саваа 3 хуруу урт болох болно. Гэхдээ энэ талаар хээнд ч хэлж болохгүй гэв. Ингээд хааныг ордон руугаа буцахад бүх эхнэр хүүхдүүд зарцнаар нь хайртай эхнэрийг нь бүчиж аваад хаан юу гэж хэлснийг олж мэдхийг оролдов. Хааны хайртай эхнэр нь хэнд ч ганц ч үг хэлсэнгүй. Гэхдээ хамгийн сайн найзыг нэс тооцно шүү дээ. Энэ найз нь маш итгэлтэй хүн байсан ч энэ талаар ганцхан ээж хөгшин нагацэгч хоёртоо хэлчихжээ. Хамгийн хачирхалтай нь орой нар жаргахад өдөр талбай дээр цугларсан бүх хүмүүс хулгайчийн саваа маргааш гэхэд 3 хуруу уртгсан байхыг олж мэдцгээсэн байлаа. Шөнө өнгөрч өглөөний хонх дуурахад өчигдрийн талбай дээр цугласан байсан хүмүүс саваагаа барин эрцгээсэн байв. Нар аажмаар тэнгэрт хөөрсөөр гинэт Цафуусаа гялалдсан жад барин гарч ирээд цугларсан олон түмнийг ууртайгаар харан зогсож байв. Харин хаан ордноосоо тогсын өдөр чимэглэсэн сүйх тэргэндээ сууж иргэдэн эзэнт гүрний барилгын маструуд төвшин хэмжигчээ барин алхаж явав. Талбайг тойрон саваа бүрийг нэг бүрчлэн хэмжиж эхэллээ. Бүгд л ижил урттай байв гэнэ. Гэтэл нэгэн саваа гарч иржээ. Тэр савааг сэрлэн харцтай хамаг биенөх хөлөрсөн нэг зарц авчирчээ. Түүний авчирсан саваа бус саваанасаа 3 хуруу богино байж гэнэ. "Энэ хүн хулгайч байна" гэж Цафуусаа чангаар орилоод агаарт үсрэн жадаа нааш цааш савчив. Түүнийг барьж аваад Марцлингийн хоолнд өг. Хаан харуулуудаа тушаав. Хулгайч өвдөг дээрээс сүрхэн суугаад амь өршөөхийг гуйв. Тэр ардаа нуусан бүгжийг гарган иж хаанд өгөөд үргэлжлүүлэн өршөөл гуйсаар байв. Хаан бүгжөө олж эргээд Африкийн хамгийн хүч чадалтай хаан болсондоо хязгааргүй баярлсан учраас түүний хүсэлтийг биелүүлж арсланд өөрийнхөө хоолыг өгч явуулав. Хулгайч хөнгөн шитгэл аваад суллагджээ. Хаан эрдэнэсийн сангаас уут дүүрэн алтыг авчруулан Цафуусааг шагнав. Хаан "Чиний ид шид миний бөгжснөөс ч илүү бололтой. Чи яаж энэ аргыг олсон юм бэ?" гэж асуув.
Хариуд нь Зафусаа огтхон ч үгүй дээ хаантан минь. Би ямар ч шид хэрэггүй гэж танд хэлсэн биш үү? Бидэнд жинхэнэ буруутан хэрэгтэй байсан. Тэр хүн өөрийгөө хулгайч гэдгийг мэдэж байгаа учраас өөрийнхөө саваа шөнөнд гарцаагүй 3 хуруу урт болно. Тэгэхээр савааг 3 хуруу тайрчвал хэн ч түүний савааг анзаарахгүй гэж бодно шүү дээ гэв. Зафусаа уут дүүрэн алтаа аваад явахынхаа өмнө хаанд ахин нэг мэхийн яслаад хаантан минь ганцхан шидээс гадна